За өнөөдөр Улсын хурлын чуулганаар сонгуулийн тухай хуулийг хэлцэж байна. Хэдийгээр би улс орны хөгжил дэвшилт хэрэгтэй чухал шаардлагатай мөн түнчлэн сонгогчдын саналыг гээдгүү холимог тогтолцоог дэмждэг боловч энэ удаа энэ бодлоос нэг алхам урахаас өөр аргагүй болж байна. Энэ бол өнөөдрийн 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл төрийн эрхийг барьсан Монгол Ардын намтаас ашгүй холбоотой. Өнөөдөр энэ төсөв дангаасан төсвөө сулгаа хийх нь хэтэрсэн 2018 онд 9.6 их найдын төсвийн зарлагтай байсан Монгол улс өнөөдөр 20.5 их найд болж нэг дахин нэмэгдсэн. Эндээс төсвөөр дамжуулж маш их зардал гаргаж тэрнээс одоо тендер мендерээр одоо зурчуулдаг. Тэгээ энэгээ бүрдүүлэхийн тулд ард түмэн компани аж ахуй нэгжүүдийг шулдаг. 2018 онд 6.2 их найдын татврын орлоготой байсан Монгол орн өнөөдөр 17 их найдын татврын орлоготой болж татвараар 3 дахин нэмэгдүүлсэн байна. Тэгээ энэ их зардлаа санхүүжүүлдэг. Тэгээ төсвөө сулгаалдаг нь одоо Багдад төрийн өмчийн компаниуд руу орсон. Жидүү, Концесс, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр замын хулгай зэрэг ийм олон хулгайлуу орсон. Зөвхөн одоо Эрдэнэс 5 толгойдоо ярихад 40 их найдын хохиролтой гэж ярьж байгаа. Тэр компаниг ганцхан захирал нь нэг хувийн компанитай 19 их найдын буюу Монгол улсын төсөвтэй тэнцвэрх хэмжээний аптекийн гэрээ байгуулдаг. Ийм замбраагүй юм явж байна. Тэгээ энэ хулгаагаараа сонгогчдын саналыг худалдаж авдаг. Тэгээ өнөөдөр бүр байтлаа жагсаалт оруулж ирж байгаа жагсаалтын ард намыгаа санхүүжүүлэх замаар энэ жагсаалтын ард нуугдах чинь. Би хөдөө орон нутгаар явсан 7 сарын 15-наас хойш би 60 гаруй уулзалт би Ховд аймагтаа хийсэн. Дээрээс нь 4-5 аймаг руу явж би уулзалт хийсэн. Иргэд юу ирж байна? Иргэд жагсаалтын ард нуугдахыг, хулгайчдар нуугдахыг эсэргүүцэж байгаа. Иргэд 152 гишүүнтэй болохыг эсэргүүцэж байгаа шүү дээ.